Сайн бацхан үзэгчтэй парламент телевизийн төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөрийн ээлжид дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Өнгөрч буй 7 хоногт улс төр нийгмийн хүрээнд дараагийн ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуултад тулгарч байсан. Тэгвэл өнгөрөгч пүрэв гарагт Монгол улсын 34 дахь ерөнхий сайдаар Гомжовын зандан шатрыг томиллоо. Өнгөрсөн пүрэв гарагийн улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын ерөнхий сайдаар зандан шатрыг томилох тухай саналыг хэлэлцсэн. Дараагийн ерөнхий сайдыг томилох санал хураалтанд 117 гишүүн оролцсон бол 108 нь буюу 92.3% саналаар дэмжин баталжээ. Харин Баярмаа, Жаргалан, Лодой самбуу, Од Баяр, Очирбат, Тэмүүжин, Цэнгүү нарын 7 гишүүн дэмжээг байна. Монгол улсын 34 дахь ерөнхий сайдаар томилогдсон зандан шатрын мэдээллийг хүргье. Манай эрчим хүчний системийн найдвартай тасралтгүй үйл ажиллагаан ч гэсэн гинтийн эрсдлүүд бий болж эрсдэл үүсч байна. Иймээс эдийн засгаа докторжуулж иргэдийнхээ орлого, амжиргааг тамиржуулах, эрчим хүчний гинтийн доголдолд зэрэг тулгымдсан асуудлуудыг нэгэн яралтай шийдвэрлэх шаардлага бас үүсэж байна. Эрсдэл сорилтыг даван туулах, үндэсний сөрөн дэвсгэрлэх чадварыг бүх төвшөнд төлөвшүүлэх нь шинэ засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно. Монголчууд бид гадаад дотоод таагүй нөхцлөөс хохирогч биш хожиж гарах ёстой. Үүний тулд засгийн газар үндэсний аюулгүй байдал, Монгол хүний эрх шигт занал хийж, итгэлийг нүгүү хийж, мөрөөдлийг нь сүйдэртүүлж байгаа асуудлуудыг эренб шатдараатай шийдвэрлэхийг эрхэм зорилгоо болгоно. Дараагийн ерөнхий сайдаар томилогдоод байгаа зандан шатар гишүүдийн асуултанд хариултах үеэрээ Монгол улсын 2025 оны төсөвт тодтол хийхээр холбогдох төслийг эх 7 хоногт өргөн мэдүүлнэ. Гэхдээ энэхүү тодтол төсвийн хэмнэлт рүү чиглэнэ. Төсвийн зарлагыг 2.3 их 80 төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасарч байгаа тул тодтол хийх зайлшгүй шаардлага тулгарч байгааг хэлж байлаа. Өргөө зардлыг 2.3 их 80 төгрөгөөр танахгүй бол цаашдаа улсын төсөв эдийн засгаа дэмжих биш инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг хэлж байсан юм. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6%, засгийн газрын нэгдсэн төсвийн 12% хүргэх, дотоодын нийт бүтээгдэхүүний 1%-ийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарцуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах бодлогыг боловсруулж байгаа бөгөөд анхан шатны тусламж үйлчилгээг үе шаттайгаар сайжруулж байж хүн амын эрүүл мэнд сайжирна. Гэхдээ энэ салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх боломж бололцоо одоогоор байхгүй байгаа гэж мэдгдсэн юм а. За улсын хурлын чуулганы үеэр ерөнхий сайдад нэр дэвших зандан шатраас гишүүд асуулт асууж хариулт авсан яриаг хүргье. Хөгжлийн бэрхшээлтэй үнийг дэмждэг мэрэгчлэтнүүдийгээ дэмжмээр байна. Нийгмийн ажилтнуудынхаа төсөв дээр анхаармаар байгаа. Бид нар 800 гаруй нийгмийн ажилтнтай болсон эхнээсээ ажлаасаа гарч эхэлж байгаа. Хашраад дээрээс нь цалингүй учраас. За ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэр нэг ийм зүйл байгаа. За хоёрдугаарх нь гадаад орнуудад очихоор сэтгэл санаа хичнээн хэцүү байсан ч гэсэндээ гудамжинд гарахаар тайвширчдаг, цэвэрхэн хүртээмжтэй, стресс багтай байдаг учраас Монгол улсад болохоор айгүй эсрэгээр байдаг. Өглөө хичнээн сэтгэл санаагаа өргөөд гудамжинд гарч ирээд сэтгэл санааг нь буцаагаад орчин нураачдаг. Тэгэд энэ иргэдийн сэтгэл санааг нураагаад байгаа зүйл нь ерөөсөө манай хотын энэ хизээ таслах нь мэддэхгүй халуун ус, халуун утус, хизээ хаах нь мэддэхгүй зам, хизээ барих нь мэддэхгүй хашаанууд, хизээ буцааж бүглэх нь мэддэхгүй нүхнүүдээр ингээд хүмүүсийн орчин ингээд аягүй муухай болгочдөг. Тэгэхээр энэ жил одоо нэгэн талдаа шинээр засгаа байгуулж байгаа бол энэ дээрээ нэг анхаарад өгөөч. Ухаан худгийн ордыг эзэмшдэг Energy Resource гэдэг компани энэ ордыг хууль бусаар авсан гэдэг асуудлыг гаргаад засгийн газар дээр тагнуул цагта хууль зүйн яамтайгаа хамтраад ажлын хэсэг байгуулсан. Тэгээд улсын хуралд өргөн барьсан. Одоо бол улсын хурлын мэдлийн асуудал болсныг та мэдж байгаа бах тийм ээ. Тэгэхээр та энэ хоёр номыг уншсан уу? Энэ хоёр номыг уншаад энэ одоо хууль зүйн сайд Алтан гэрэл эмэгтгэж тараас энэнийг уншсан уу, уншаагүй яа? Уншсан бол та энийг уншаад юу бодсон бэ? Энэ дээр энэ Energy Resource гэдэг компани Монгол улс агаарын бохирдлыг бууруулах гээд 10 гаруй жил зовж байгаа. Энэ агаарын бохирдлоос олж нас барсан хүмүүсийн тоо жилээс жилд ихсэж байгаа. Эндээс ганцхан компани ашиг олсон байд. 48.4 тэрбум төгрөгийн ашиг олсон байд. Energy Resource компани улсад маш их татвар төлдөг мундаг компани гэдэг. Яг энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудын улсад
одоо төлдөг татвараас 2.5 дахин доогуур татвар төлдөг. Зөвхөн 2000-аас 2024 онд 31 удаа шалгалт хийлгэсэн. Татварын ерөнхий газрын том татвар төлөгчдийн газраас ингээд амнаатыг бусдаас арай бага төлөх ёстой гэд 690 тэрбумыг Energy Resource компанид буцаан олгох шийдвэрийг сангийн яамд хөргүүлжсэн. Энэ шударга уу? 2020 он буюу одоогоос яг 4 жилийн өмнө манай Монгол улсын нийт төсөв 13.9 их найд байсан. Урсгал зардал 10.8 их найд байсан. Сая 25 онд төсвийг 33.4 их найдаар баталсан. Урсгал зардлыг 25.3 их найдаар баталсан. Энэ 4 жилийн дотор гэхтэл зөвхөн урсгал зардал 2.5 дахин нэмэгдсэн байна. 20 онд төр явжил байсан, төрийн үйлчилгээнүүд хүрдгээрээ хүржил байсан. Урсгал зардал үндсэндээ 2.5 дахин нэмэгдчихэд байдаг. Өнөөдөр худал хуурмаг явдал, хулгай зэлгээл ихсэж байгаа болохоос биш энэ бүтээмжтэй байдал алдагдсан. Тийм учраас танд асуух зүйл нэгдүгээрт байгаа. Энэ урсгал зардлыг ерөөсөө богино хугацаанд 20%, дунд хугацаанд 50% хүртэл бууруулаач. Ингэж байж манай Монгол улсын төсөв эдийн засаг гадаадын энэ одоо уулуурхан хамааралтай үнийн бууралтаас хамгаалагдах юм байна. Өнөөдөр 25-26 их найдын одоо бид нэр урсгал зардалтай байхад энэ нүүрсний үн алт цэсийн үн жоохон хөдлөх төдийдл бид нар байнга ийм эмзэг байдалтай байна. Хоёрдугаар тийм их хэмжээний урсгал зардалтай байхад хөрөнгө оруулалт хийх ямар ч орчин бүрдэггүй. Орон сууцны банкыг нээхээс наана ипотекийн зээлийн асуудлыг үнэхээр одоо бас нэг танил тал авилгын шинж чанараас нь салгах үнэхэрийн одоо яг энэ залуучуудыг орон сууцчлах хөтөлбөрт маш сайн хамрагдуулах тал дээр үнэхээр анхаарч ажилласаа гэж хүсэж байна. За тэгээд гэр бүлийн тухай хууль уг нь хууль зүйн дотоод хэргийн яамнаас мөн гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийг дэмжих тухай хууль орж ирэх гэжсэн. Тэгээ энэ хуулиудыг маш яаралтай шин засгийн хүрээнд энэ салбар яамдуудаа яаралтай өргөн бариулах ажлыг бас сайн хийгээсэй гэж бодож байна. Мөн түүнчлэн засгийн газрын хөгжлийн хөтөлбөрт орсон байсан яаслыг хөгжүүлэх хөтөлбөрөө маш яралтай хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл ээжүүдэд сарын 50,000 байна уу 500,000 байна уу тэр төрийн одоо цалинтай ээж гэсэн нэртэй ийм мөнгийг хүлээдэг байснаас хүүхдүүдэд чанар баталгаа стандарт хангасан яаслын үйлчилгээнд хүүхдүүдэд даатгаж харуулчаад өөрсдийнхөө мэрэгжил ур чадвараараа ажиллаа хийх нь ээжүүдэд илүү их орлоготой байх их хүсэр болно. Ерөнхий сайд асан оюун эрдэнийн хүүгийн тансаглалтай холбоотой асуудал нийгэм дуйлан тарьснаас хойш төр засгийн ажил тэг зогссон гэж хэлж болохоор байна. 7 хоногийн босгон дээр Монгол Ардын намын 7 дугаар баг хурал 6 цаг гаруй үргэлжилж 67.8% саналаар Зандан шатрыг ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэр болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Ардын намын баг хурлын гишүүдийн барь суурийг хүргье. Эдийн засгийг л ярьж байна. Эдийн засаг ярьж гэдэг нь угаасаа эдийн засгийн энэ өнөөгийн үүсэж байгаа нөхцөл байдал та бүхэн маань мэдж байгаа татвар матвартай холбоотой асуудлууд. Тэгээ жишээ нь ард түмэн аж ахуйн нэгжийнхээ нуруунд дээрх энэ татврын болоод хүн сурталчилан ачааллыг яаж бууруулах юм, яг ямар тактик баримтлах юм, аль яамн дээр юу байх юм, тэгээд цомтой байх уу энэ гэдэг зүйлүүд дээр яг бодит хариултуудыг өгч байна. Ер нь 20 дэвшигчийн хувьд хоёлаа ямар ч байсан аж ахуйн нэгж ард иргэдийн нуруунд дээрх ачааллыг бууруулахад гол анхаарлаа хандуулж ажил нь гарц гаргалгаа нь ийм байна гэдэг тийм хариултуудыг өгсөн. Тэр төсөвл одоо ингээд нэг баг 7 хоног тий ер нь зөвлөж явах шиг байна. Ярилцж явах шиг байна. Тэгэхээр эдрэг өдөр төсөвлийн хувьд одоо мэдээж шийдвэрээ гаргаад ороод ирэх бах. Тэгэхээр өдөр төсөвлөөсөө гаргасан шийдвэрийг л дагандаа гэсэн одоо бол тийм байдалтай байна. Одоо улс орны эдийн засгийн байдал хүнд байна. За манай Монгол улс ч одоо уул уурхайн бүтээгдэхүүн дээрээ гол юм зогсдог. Тэгтэл одоо ингээд нүүрсний үн ингээд унчсан, ингээд нүүрсээ гаргаж чадхаа байсан ийм байдалтай ингээд хүнд болцсон учраас ер нь бол эдийн засгийг өөдөн татаж гаргаж ирч чадах. За тэр тусмаа энд одоо ингээд 126 гишүүнтэй ийм том парламент болцсон байгаа. Энэ дээр ингээд 42 гэдэг чинь ардсан намын 42 гэдэг бол маш том сөрөг хүчин. Тэгэхээр энэ сөрөг хүчинтэйгээ ойлголцож чадах. Намынхаа бүлгийн гишүүнтэйгээ ойлголцож чадах, сөрөг хүчнтэйгээ ойлголцож чадах нэг тийм хэмжээний лидер нэлээд дуршлагтай
Урдмын бол одоо бүхэл бүтэн улсын хурлын даргын үйл ажиллагааг одоо даргыг хийжсэн хүн шүү дээ. Тэгэхээр бүхэл бүтэн эдийн засгийн хүрээнд одоо том улс цэрэг хэм хүрээнд бол харж байсан хүн шүү дээ. Тэгэхээр одоогийн яг нэр дэвшээд явж байгаа янз янзын хүмүүс яригчил байна. Энэ хүрээнд бол бас ерөнхийдөө ми түрүү хэлсэн том зургаар нь улс орноо харж яадаг, том мафтчиж харж чадах энэ хүндэл байх ёстой. Түүнээс одоо ингээд яг мэдээж одоогийн 14 мега төсөл өдр гэж байж байгаа. Энэ дотор чи хэрэгч юмнууд байж байгаа. Хэрэгчгүй бас хасгаар юмнуудыг тухайд бол сандуудаа хийж идсэн. Зарим зүйлүүд нь бол хит их одоо том хөрөнгө оруулалтаа хит их одоо боломжгүй асуудлууд байна гэсэн. Эднийг одоо наан цаана хасаж танаач байд юм. Ингээд цаашаа явах ёстой. Хэрний Женко гэдэг хүний нөлөөлөөс арчилсан намч, ардын намч Монгол улсыг салах хэрэгтэй. Тэгэхээр Женког одоо хамааралгүй. Тэгээд ардын намын одоо лидерүүдээс нэг нь болох байхаа гэдэг юм хүсэл сонирхолтой байна. Тэгээд хамгийн гол нь дарга нар хоорондоо тохирох биш, ард түмэнд тохируулсан хүн гарах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд энэ эдийн засгийн байдал цаашдаа бүр хүндрэх юм шиг байна. Одоо жишээ нь босоо удирдлагатай бүх байгууллагуудын зардлыг татаад автсан байгаа. Үйл ажиллагааны зардалгүй байгаа төрийн алба жирийн яг газар дээр бичгийн заасаар тоолж байна. Гэтэл энд бүтэмжийн менежер гэдэг 400 хүн тавиад хансаглаж байна. Бүтэмжийн менежерүүд халахаас эхлэх ёстой. Төрийн зардлаа хэмнэхээс эхлэх ёстой. Тэгэхээр зөв хэмнэх гэхээр одоо жижиг төрийн албаа гэжтэй ингэж махалмааргүй байна. Бага хурлын үеэр улсын хурлын гишүүн Тэмүүлэн өөрийгөө заалнаас нэр дэвшүүлсэн нийгэмд үүссэн эдийн засаг улс төрийн нөхцөл олон улсын болон төсвийн байдлыг хоёр нэр дэвшигчээс тодруулан асуусан өргөн үрээний хилцүүлэг боллоо гэж Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар хэллээ. Энэний дагуу бага хурлын шийдвэр гарсан учраас шийдвэр гарсан учраас маргааш бид бүхэн Монгол Улсын ерөнхий сайдад Монгол Улсын үндсэн хууль заасан бусад хууль заасны дагуу шинэ ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг томилуулах саналаа хүргүүлэх болно. Бага хурлын энэхүү хуралдааны үеэр улс орон нийгэм эдийн засгийн амьдралын асуудлаар, төсөв эдийн засгийн асуудлаар, олон улсын нөхцөл байдлын асуудлаар олон талаас нь бас ярилцаж энэ шийдвэр гаргасныг та бүхэнд бас дуулгахад таатай байна. Монгол Ардын намын 7 дугаар бага хурлаас тус намын удирдах зөвлөлийн гишүүд Зандан шатрыг ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлсэн. За энэ дагуу Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар ерөнхий сайдад Зандан шатрыг томилох саналыг ерөнхийлөгчөд хүргүүлсэн юм. Өнгөрсөн мягмар гарагийн орой 20 цагаас улсын их хурлын нэгдсэн чуулган зарлагдсан. Гэвч улсын их хурл дахь арчилсан намын бүлэг ерөнхий сайдад Зандан шатрыг томилуулах ерөнхийлөгчийн саналтай танилцах шаардлагагүй гэж үзэн пүрэв гарагт хилцэхээр хойшлуулсан юм а. Харин сая бүлгийн хурал бид нар хэлцэх асуудлыг ярьсан бас бүлгийн гишүүд тэр тусмаа бас хуульч гишүүдийн зүгээс өнөөдөр бүлгийн хурал, байнгын хорооны хурал орой ингээд баг 22 цаг хүрч нэгдсэн чуулга эхлүүл 24 цаг даваад маргааш бурхан багшийн үтс өдргээд бүх нийтийн хуулийн амралтын өдөр байна. Ингээд шинэ ерөнхий сайдыг томилох асуудал бүх нийтийн амралтын өдөр хэрвээ шийдвэр гарчвал энэ өөрөө бас хууль эрх зүйн хувьд маргаантай юу, үндсэн хуулийн цэц рүү явах асуудал гарах уу гэдэг ийм нюанс гарсан учраас сая би бас хурлын даргын зөвлөлтөөс сая санал гаргачлаа. Ийм учраас энэ нэгдсэн чуулган болоод байнгын хорооны хуралдаануудыг пүрэв гарагтай ажлын өдрөөр хийвэл яасан юм бэ гэдэг улсын хурлын даргын зөвлөлтийн товоо өөрчилж өгөөч гэдэг хүсэлт гаргаад одоо сайн хүлээж байна. Хэрвээ тэр товоо өөрчлөгдвөл бас ингэж анханасаа хуулийн маргаантай зөвлөж дөрөвт өдөр асуудлаа хэлцээд явах нь зүйтэй юм лөө гэдэг. Өнгөрсөн пүрэв гарагийн үдээс өмнө төрийн байгуулалтын байнгын ороо хуралдаж ерөнхий сайдад нэр дэвших Зандан шатрыг 84.2%-аар дэмжлээ. Ирэх сонгуулиудад улс төрийн оноо алдчихгүй, сонгогчдоо алдчихгүй гэдэг сонгуулийн үдээр огт харж болохгүй. Тэгээ сүүлд нэг зүйлийг хэлэхэд би яагаад нэг итгэл төрөхгүй байна вэ гэхээр ердөөсөө одоо за 100% нэг үн чударгаар энэ их хурл засгийн газар бас явж ирээгүй нь үнэн. Гэхдээ ямар тач нэг чигч журамт зан зарчмыг бол барьсаар ирсэн. Өнөө цагийн улс төрд бол энэ байхгүй болсон. Энд дэр л ерөөсөө нэг тийм итгэл төрөхгүй байна гэж одоо удаа дараа хэлээд байгаа л хэлээд баг. Тэгээд засгийн газраа одоо та бас хэлж гин муур ямар өнгөтэй байх нь хамаагүй хулгал барьж чадах хэрэгтэй гэдэг. Гэхдээ болж өгвөл хар муураар битээ засгийн газраа бүрдүүлээрэ. Болж л өгвөл нэг цагаан мууруудаар засгийн газраа бүрдүүлээрэ гэж танаас хүсье. Хар муур бол тэгэл юу болдгийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр сая манай Баярмаа гишүүн, Золбохоор гишүүн
Тэгээ нөгөө эрхчлөөний индекс ярьж байна л да. Айлалын индексийг бид нар л авах хэрэгтэй. Жишээлбэл Баярмаа гишүүний ярьж байгаа дурж байгаа тэр VDM индекс бол тэр Шведийн Göteborg-ийн их сургуулиас 2014 оноос хойш эхэлж гаргаж байгаа 3500 гаруй экспертүүдийн дүгнэлтээр гардаг. За энэ дээр бол манай улс 100 буюу нэг бүхэл гэдэг онооноос тэг 100-ны 47 байж байгаа 45 болоод ухраад ингээд 50% доош болчиход байгаа. За нөгөө Freedom House-ийн индексээр бол бид нар бол 84 оноотой бас харьцангуй сүүлийн жилүүд доктортой гайгүй байгаа. Тэгэхдээ бид нар бол юу гэдгийг гайгүй индексийг авчаад жоохон таарухныг авахгүй гэдэг байдлаар биш өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй юм аа. Хууль дүрмийн дагуу бол ерөнхий сайд нь өөрийн кабинетээ байгуулна. Ирэх 7 сарын 3 гэхэд засгийн газар байгуулагдсан байх ёстой. Хамгийн гол нь шинэ ерөнхий сайдаас илүү энэ удаагийн засгийн тогоонд хин сайдаар томилогдсон гал үрэлцгээс хамаарч дараагийн засгийн хувьцаа шийдэгдэнэ. Өмнөх хамтарсан засгийн газраас 16 яам 23 сайттай ажилласан бол Зандан шатрын засгийн газар 12-оос 13 яамтай ажиллана гэх мэдээлэл байна. Монгол Ардын нам дангаараа засаглах уу, улсын их хурлд намуутай эвсэж байгуулах уу гэдэг асуудал үүсэж байгаа. Зандан шатар бага хурлын гишүүдтэй бодлого танилцуулахдаа дангаараа засгийн газар байгуулна гэдгээ зарласан, харин бусад намын эвслийн удирдлагууд ямар байр суурьтай байгааг хүргэе. Үндэсний эвслийн тэргүү номтой хоёр одоогоор ямар нэгэн урилга ирээгүй байна гэж мэдгдсэн бол хүн намын удирдлагын зүгээс засагт орох урилга ирвэл бодож үзнэ гэдгээ илэрхийлсэн. Арчилсан намын зүгээс дараагийн засгийн газарт ажиллахгүй гэх байр суурьндээ цэх байгаагаа Арчилсан намын дарга Ган Төмөр илэрхийлсэн юм а. Монгол Ардын намын бага хурал бол ямар шийдвэр гаргасан бэ гэвэл Арчилсан намыг одоо засгаас гарга гэдэг шийдвэр гаргасан. За энэ шийдвэрийн дараа Арчилсан намын дарга, одоо Ардын намын дарга, хүн намын дарга нар 2-3 удаа уулзсан. Уулзаад бид бол шулуухан хэлж байгаа. Би бол Арчилсан нам бол энэ саналыг хүндэтгэлтэй хүлээж авнаа. Энэ дэр одоо эргэлзээд хийнэ гэлзээ байхгүй. Эргэж урцахгүй. Хамтрал байх уу? Байхгүй. Ойлгосон уу? За одоо энэ дэр бол та бүхэн эргэлзээд хэрэггүй. Бүх хүн энэ эргэлзээгээ тайлах хэрэгтэй. Бид нар тийм сонсог байна. Гэхдээ урилга ирвэл урилгыг харж агаад тэгээд шийдэж. Хамгийн олон суудлаас Ардын намаас, дийлэнх бүрдүүлж Ардын намаас хамт засгийн яаж бүрдүүлэх нь өөрсдийнх нь эрх чөлөөний асуудал. Бидний хувьд бол тэр засагт орсон ороогүйгээс үл хамааран та сая дурдлаа эрчим хүчний реформ, боловсролын реформ 2026 оны боловсролын жил болгоо зарласан байгаа. Энд чинь зүгээр нь зарлаад уриалж байгаа явдал биш, цаана нь төсөв байгаа, цаана хийхэр төлөвлөсөн ажил хөрөнгө оруулалт байгаа. Жишээл олон сургуулийг цэцэрлэгийг барих, нэг ангид сууж байгаа хүүхдийн тоог эрс багасгах, энэ бол боловсролын бодлого. Эрчим хүчний реформ байна. Одоо өнөөдөр осол аваар гараад эрчим хүчний салбар бол үнэхээр илгээр хэвдсэн байна. Энэ дээр нүд хуурсан биш, түрхэн зургийн гал унтраас арга хэмжээ биш, суурьаар нь реформ хийх ёстой юм аа. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн суурь нь бол эрчим хүчний салбарын харахгүй мөн. Тэр зэсэм өнөөдөр бол бүр онцгой мөн болсон байна. Эрчим хүчгүйгээр тогоо ингэж тасалж бид нар том үйлдвэр ярих байтугай нэг орон сууц тэр байтугай нэг түүх ажиллуулж чадахгүй болчиход байна шүү дээ. Шинэхэн ерөнхий сайд Зандан шатрыг хэд хэдэн сорилтууд ухтаж байгаа. Тодруулах юм бол эдийн засгийн нөхцөл байдал татврын шинжилэл, төрийн данхар бүтцийг цомогтоох баялагын сангийн асуудал, ухаан удаг 14 мега төсөл, хотын дэд бүтц гэх асуудлууд ар араасаа хуруудаар нь түүнийг хүлээж байна. За хамгийн ихний сорилт бол мэдээж эдийн засгийн гол үзүүлэлтийн инфляц нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн сард 9.4% болж өсөлтийн хурдц мөн үеэс 4.71 жир өссөн. Иргэдийн авдаг цалин мөнгө нь хаанаач хүрэхгүй эдийн засаг хүндрэлтэй байгааг илэрхийлдэг. Шинээр томилогдсон ерөнхий сайд Зандан шатар өөрийн эрх ашиг бус улс их орны ашгийг нэн тэргүй игнэн тавьж хэрхэн ажиллахыг Монголын ард түмэн харахад үлдлээ. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчдээ.